хөрөнгө буцаах сүлжээний олон улсын хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн олон улсын хурлыг цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд цахим хөрөнгийг буцаан авахад AI технологиг хэрэглэх арга туршлага, сайн жишээ, яллахгүйгээр хөрөнгө хураан авах эрх зүйн зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгийн менежментийн шин тренд зэрэг асуудлыг хэлэлцлээ. Тус хуралд 14 улсын 100 гаруй төлөөлөл оролцож санал бодлоо солилцжээ. Цахим хөрөнгийг буцаан авах ажиллагаа болон хөрөнгийн менежментийн эрх зүйн зохицуулалт сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа олон улсын хуралд Австрали, Таиланд, Малайз, Энэтхэг зэрэг 14 орны төлөөлөгчид оролцож хэмэл оюун ухаан ашиглан цахим хөрөнгийг буцаан авах туршлага, бүс нутгийн хамтын ажиллагааны сайн жишээг хуваалцж байна. Хурлын үеэр мөн яллах ажиллагааг хүлээлгүй хөрөнгө хураах, хөрөнгийн менежментийн шин тэрнээ зэрэг сэдвийг хаалтай 3 салбар хуралдаанаас хэлэлцсэн юм. Энэ нь хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох, шударга усыг бэхжүүлэх бус нутгийн хэмжээнд хамтын шийдэлд хүрэх чухал алхам болж байна. За 2019 оноос хойш 2025 оны хүртэлх хугацаанд Монгол Улсын авилгатай тэмцэх газар нийтдээ 13.9 сая долларын хулгайлагдсан хөрөнгийг буцаан эх орондоо авчирсан ийм үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын авилгатай тэмцэх газар бол нийтдээ 30 орчим олон улсын байгууллагатай бол хамтарч ажилладаг ийм хүсвэлжээ. За нэгдсэн үндэсний байгууллагын гэмтэр мансуурлах бодистой тэмцэх алба, за клуб гэдэг, за нэгдсэн үндэсний байгууллагын хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачлах стар гэх мэтчлэн. За үүний нэг хэсэг нь энэхүү арийн AP гэдэг бүс нутгийн сүлжээ байгуулга. Тэгэхээр тулгамж байгаа асуудлууд гэх юм бол ер нь дэлхийн бусад улс орнууд хөрөнгийн менежментийн тухай бие даасан хуультай. За уг хуулиар яаж зохицуулах гэдэг юм хэрэг тухайн хулгайлагдсан хөрөнгийг одоо хэрхэн буцаан авах, шилжүүлэх, за мөн хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн одоо хадгалах гэх мэтчлэн юм хөө зохицуулалттай байдаг. За ер нь бол уг хуулиудаар одоо хэрхэн зохицуулах вэ? Ер нь цаашлаад ийм хууль эрх зүйн орчин бий болох ёстой юу гэдэг дээр бас хамтран санал солилцож байгаа. Авилга болон хууль бус хөрөнгийн урсгалтай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа нь чухлаа. Бүс нутгийн хэмжээнд авилгатай тэмцэж шударга усыг бэхжүүлэх, хууль бус хөрөнгийн урсгалыг таслан зогсоох, улс орнуудын хамтын ажиллагаанд авилгатай тэмцэх газар өөрийн бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Монгол улсын авилгатай тэмцэх газар хөрөнгө буцаах сүлжээний удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар 2025 оны даргалагч улсын статусаар олон улсын энэхүү томоохон бүгд хурлыг эх орондоо 2 дахь удаага зохион байгуулж байгаа нь үүний нэг илрэл юм а. Энэхүү олон улсын хурал захим дижитал хэлбэрт байгаа хөрөнгийн талаар ярьж байна. Энэ нь өөрөө олон улсын түвшинд шинээр гарч ирж байгаа сэдвээ. Нөгөө талаараа захим валютаар үүссэн бөгөөд тухайн улс орноос гараад явсан хулгайлагдсан зүйлсийг буцаах чиглэлд илүү гол анхаарлаа хандуулж байгаа мөн сорилтууд зөндөө байна. Энэ хурлын хамгийн гол зүйл нь бүс нутгийн төлөөлөлд оролцож байгаа учраас туршлагаа судалж байгаагаараа онцлогтой. Монгол улсын авилгатай тэмцэх газрын хувьд авилга албан тушаалтад тэмцэх хэрэгт ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа гэж бидний хувьд харж байна. Хууль бус хөрөнгийн урсгалыг дан ганц улс даяараа шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ нь олон улсын нэгт хамтын ажиллагааг шаардаж байгаа нийтлэг сорилт бэрхшээл юм. Иймээс бүс нутгийн хэмжээнд тулгамдж байгаа асуудлуудад тал бүрээс нь хилэлцэж нэгдсэн шийдэлд хүрэх нь энэ удаагийн хурлын гол онцлог юм а. Улс орнуудын төлөөлөгчид технологид суурилсан хамтын ажиллагааны шинэ үр дүнтэй боломжуудыг эрэлхийлж, илүү уялдаа холбоотой арга замуудыг тодорхойлох хэрэгцээ чухал байгааг онцолжээ. Энэхүү хурлаар бүс нутгийн түвшинд тулгарч байгаа хууль бус хөрөнгийн урсгалтай тэмцэх стратегийг хамтран боловсруулах чиглэлд чухал алхмаа хийж байна.